Өнөөдөр олон улсын эрчүүдийн өдөр тохиож байна. За энэ өдөр эрчүүдийн сэтгэл зүйн асуудлыг бид бас сонгон сурвалжллаа. Манай улс амиа хорлолтын үзүүлэлтээр Азад дээгүүрт ордог. За тэр дундаа эрчүүд амиа хорлох үзэгдэл их байгааг мэргэжилтэн хэлж байгаа юм а. Тэдний амиа хорлох гол шалтгаан нь сэтгэл гутрал байдаг байна. Эрэгтэй эмэгтэй насхүйс харгалзахгүй сэтгэл гутралд хамгийн их хүртэх үе өсвөр наснаас гадна 35-аас 40 нас юм. Энэ насанд ихэвчлэн нийгэм, эдийн засгийн байдлаас болж эрчүүд сэтгэл гутралыг илүү гүнээр мэдэрдэг байна. Сэтгэл гутралаас болж амиа эгүүдгэж байгаа эрчүүдийн дийлэн хувийг энэ насны эрчүүд эзлэх юм а. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрчүүд амиа хорлох тохиолдол эмэгтэйчүүдээс 3-аас 4 дахин их байгааг мэдээлжээ. Манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв ерөнхийдөө сэтгцэн эрүүл мэнд 2025 гэдэг олон улсын эрдэм шинжилгээний урлагийг зохион байгуулсан. За үүн дээр гарсан зарим тоо мэдээллүүдээс дурдах юм бол үндсэн 3 том бүлгийнх нь 50.4% буюу хамгийн томыг эзэлж байгаа нь сэтгэл санааны хямралын шалтгаантай нас оролтод хамгийн их хувийг эзэлж байна гэн. Эрэгтэйчүүд бол эмэгтэйчүүдийн амиа орлож нас орж байгаа байдлыг авч үзэх юм бол зарим нэгэн судалгаан дээр 2 дахинд бүр 2-оос 6 дахин гэдэг тоо баримт байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнээс авч үзэх юм бол юу гэхээр эрэгтэй хүмүүс маань хүүсийн хувьд сэтгэл зүйн асуудалд өртөх нь бол ер нь адилхан байгаад байна. Гэхдээ эрэгтэй хүмүүс маань эмэгтэй хүмүүсийг бодвол тэр сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэх болон мэрэгжлийн хүмүүстэй уулзах зэрэг тусламж авч чадаагүй болмаас амиа хорлох эрсдэл нь илүү өндөр байгаа даа гэдгийг л энэ хүү тоон баримтуудаас харах боломжтой байна гэсэн үг. Сүүлийн 3 жилийн хугацаанд эрчүүд сэтгэл судлаачдад хандах нь эрчимтэйгээр ихсэж 50-аас дээш хувийг нь эзлэх болжээ. Эрчүүдийн бага наснаас авсан сэтгэлийн шарах нь хүндэрсээр 40 орчим наснд сэтгэл гутралын хамгийн хүнд шинжээр илэрч байгаа тухай мэргэжилтээ онцоллоо. Эмэгтэй хүн уйлж болдоггүй, эмэгтэй хүн шалчганаж болдоггүй, гоншгонж болдоггүй. За айл гэр аваад явахаараа эрэгтэй хүмүүсэл бүхнийг болгох ёстой гэсэн нийгмийн хүлээлт маань эсрэгээд эрчүүдтэй эсрэг талаараа ингээд сэтгэл гутрал болж байгаа. За дээрэс нь нэг 80-аад оныхон 80-аад оныхон 90-аад оны ихэнх үеийнхэн гэж дандаа нэг юм сэтгэл зүйн хувьд маш их асуудалтай үеийнхэн гэж яриад байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хүүхэд наснд үлдсэн байсан сэтгэлийн шарах буюу далд ухамсарт байгаа зүйл маань одоо яг эдэр наснд 40 нас гараад ирэхээр илүү их гарч ирээд илрээд байгаа юм бол сэтгэл судлаачдын хувьд бас анхаарал татж байгаа зүйлүүдийн маань нэг байна. Сэтгэл гутралд орсон хүн өөр тулгамдаад байгаа асуудлаа ухамсарлаж ойлгодоггүй байна. Нэг ёсондоо өөрт тулгамдаад байгаа асуудал гэж үзэхэ болчихсон хүний хэлдэг байна. Ийм сэтгэл зүйчд хандана гэдэг нь хөндлөнгийн хүний нүдээр өөрийгөө олж харж тусламж авахыг хэлэх ба хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ шиг хэвийн асуудал гэдгийг мэргэжилтүүд уриаллаа.